Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88.1 урлагийн дээр суугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 нүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 8-ны пүрэв гарагийн яана нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За, нэвтрүүлгийн хамтран айлгчаар Тэнгисийн хэрэг дээрх 247 шоу нэвтрүүлгийг Look TV-гээс үзээрэй гэд Look TV. За мөн Vibe of the Day гэсэн үгээр Vibe ундаа юм уу те? Тийм юм байна. Тийм ундаа юм байна тийм үү? Хамтран ажиллаж байна. Vibes үстэй ундаа. Тийм. Ундаа нь бол Vibes үстэй те. Юу ахгүй та. Энэ өөр юм байна. Өөр юм уу? Тий, өөр юм байна шүү. Тийм. Оо за. За Vibe of the Day гэж хамтарч ажиллаж байна. Ингэж хэлэх юм ааш. За энийг дараа нь янзлж бичээрэй. За, студиуд хөтлөгч Анжга, Чимба, Мега, Гэрлээ. За, найруулагчаар Ган болдын ангараг нар ажиллаж байна. За, өнөөдөр бид бүхэн хамтдаа Димэрл цагдаад хэлээ шүү гэдэг сэдвээр Яа. Алан шүү. Юу гэдэг вэ? Араас нь алан шим байхгүй байгаа шүү. Хогч шүү, хогийн савн чих шүү. Яг үнэн тэгдэг шүү. Тийм үү. За, тэг амир зэрлэгтэй алан шүү шиг. За, манайха эхлээд нь штэ бүгдээрээ хамгийн дургүй амьтнаа дотроо төсөөлчих. За, төсөөлсөн үү? За тэглээ. Төсөөлсөн үү? Чамаач удаан да. Төсөөлсөн үү? Бодох нь хүртэл удаа тий. За, тэгвэл өнөөдөр хамгийн дургүй хүнээ чадаж өшөө авах үнжэт өдөр болно заяа. За, тэр хүн дээрээ шууд очиод шонзонгоо аавна гэж бодож байна уу? Үгүй. За, тэгвэл үгүй. Та түрүүн төсөөлсөн дургүй амьтныхаа дүрд хувраад өнөөх дургүй үнээсээ шонзонгоо авах болно заяа. Йой. гоё. За, өстой гоё. За, тэгэхээр хамгийн ихний асуулт яг ямар амьтан болох вэ? Яагаад? Бясаа. За, Цусын сордгийн баг үстэй. Цусын сорно, очиж цусыг нь сорно. За. Тий. Биний бол төхөө юм байна. Шумуул бас цусыг сорхгүй. Та нар худлаа дотроо дургүй амьтан бясаагаа бодсон байсан. Яг нөхцөл байдалтай холбоод. Үгүй. Би бол бясаа бодсон байсан ба. Яагаад гэвэл манай байранд байна. Чи яагаад шумуулан дургүй? Сая өшөө аавна моон гэдэг хаад. Харин тийм чи анхныхаа бодсон амьтныг хэл. Анхны бодсоо. Шавж л бодсон л доо. Дөрөв яг ингэ шууд асуучдаг байж тий. Гэхдээ нэг олон хөлтэй ер нь амьтан 60 хөлтөө нийтэд нь жоохон дургүй. 60 хөлтөө. Жом маар штэ. Жом юу байдаг нэг тийм олон хөлтэй тийм. Жом бол. За жом бол. Би яг үндэ бүр анхны бодсон амьтнаа хэлэхүү ялаа болно би. Ялаа болно. Дургу тий. Одоо яг ингээд 100 болчлаар ялаа өнөхөр навшин. Ялаа ч бүр үн тамийн амьтан чи ер нь ялаа штэ. Яаж ил ингээ яг ингээ гой ундж байгаа те тэр гэдэг гэрт байдаг ганцхан ялаа юу. Бүр яг нэг юм хүнчлөө ингээ нүмерсэн ч гэсэн нэг юм юмар ингээ орж ирэх гэдэг те. Нэг метр кубтэй ингээ талбай байгаа ш тэрний сууж болох. Тэгэхэд яг миний гар дээрээс суудаг. Тэг яг ингээ чихдэр ингээ дүнгэдэг зэв байхгүй. Зэвүүн баг. Хөрхөө өвлждэг ялаанууд байдаг штэ. Гэртээ бас хань болол. За, би угаасаа бүх төрлийн нөгөө нэг юм шавжнаас айдаг байхгүй юу? За, тэр тусмаа нөгөө нэг цагаан хэрвэхээр штэ нэг балиар тэрэнд бүр үнэхээр дургу байхгүй юу? Жижиг нөө? Биш ээ, том уу? Тэнгийн хэрвэх. Тэнгийн хэрвэхээ нэг юм цагаан хэрвэхний нүүдэл болж амар том уу? Юунд очсон ч нэг дээр амар их хэрвэх. Би царцааны нүүдэлтэй хар хорхоо нүүдэлтэй хоёулын дээр таарч ирсэн. Чи хэд оны юм ярьж байна? Би яг тэрэндээ бас таарч ирсэн. 2010 Бүр 2000. Тэгэхэд би яагаад сайн мэдэж байна гэхээр манайх балконо онгойлгох ч хөдөө явцсан байсан. Та хөдөө бид Эрдэнтийн яриад. 2 дугаар их нүүдэл ахгүй. Тэгээ гэрд түрээд ирсэн чинь нөгөөдөл чинь гэрээр дүүрээд тэгээ тэр чинь ингээд нэг юм өнцөг болон ингэ авгалдаагаа шахацсан байсан. Би таны цонхоо Азийг хэлсэн шүү дээ. Тэгээд хардаа тэр Эрдэнэтэд тэр цагаан хэрвэхний нүүдэл олцсон байх үед сэлэн зочид буудалд байрлаж ирсэн. Өчигд тэнд байсан юм уу? Хүүгээ нөгөө ч байсан. Хүүгээл гараад ирэнгүүт ингээд чат бат гэдэг өөд чинь ингээд гიშгэгдээл ингээд амар байсан. Амар байсан. Бурхан минь бүр авах би арзаачлаа ёо. Манай нэг зарцааны нүүдлийн үеэр гэрээсээ гараад юм нэг юу гэрээ ажуудлын саад байдаг шин. Тэрнлүү нийсэн чинь саад гэж баг зарцаа хамар задагчлаа гэж бодсон. Юу яг ингээд хараа ундж штэ тий. Ундаад ингээд өглөөс ирээл хүнчлөө ингүүт
гэж бүгдээрээ ингээл явт штэ. Би яг нөгөө жоохон бахта хоёулын таард үзчихсэн байхгүй. Хар хорхоо нүүдэл, царцааны нүүдэл. Ямар амар юм. Ингээл тоо ингээд сэрх гэ баахан царцааг. Бүх юмнаас бүр сэрх гэж гарч ирдэг заяа. Амар хараа. Тэр чинь гадаад байгаа гэсэн юм дөрвөс дотор бас байна уу тийм. Өвөр гэр дотор тэр чигээрээ заяа. Тэгээ ингээд хараа хөдөө ингээд зүгээр ингээд хевс твсэн үгүй тэр бол бүгдээрээ сарцаа заяа. Би ингээд гიშгэнгүүс Ингээд нийтээрээ ингээд газар чичирж байгаа юм шиг юм болчих. Йой. За хамтраалагч танилцуулсны дараа дараагийн асуулт руу орно. За ингээд Биса, Жом, Яла цагаан өрөөхөө болсон тийм үү? За. Тэгвэл За тийм амтан болж хувирсан байгаа штэ. Хувирсан байгаа штэ. За Улаанбаатар хотод 17 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн манай найруулагч санал асуулгаа оруулаарай ангаргаа яг одоо оруулаарай. За оруулж байгаа байх. За ингэсэн хин хамгийн сайн өшөө авахч болох вэ? Нэгт нь анжгаа, хоёрт нь гэрлээ, гуравт нь мега, дөрөвт нь чимба. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Тэнгис хэрэг дээрх 247 шоу нэвтрүүлгээ Look TV-гээс үзээрэй гэд Look TV хамтран ажиллаж байгаа. Би сая манайх нөгөө нүүдэл суудал хийгээд тэгээд хаас бүтэн сайныхаа Тэнгис хэрэгийг үзэж чадаагүй. Тэнгүүд нэрээ би одоо тэгээ манайхаас Univision-ийн шинэ байранда залгуулаагүй, зурагт авахгүй үзэж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр би Look TV татаад нэрээ утсаараа үзэж болох юм шиг. Жив юм чи бүр тусаа болж байгаа юм биш үү? Тэр шинэ орж ирсэн залуу малууч чинь. Харин би ажил өнгөрсөн 7 хоног үзээгүй байхгүй юу да. Би ер нь бол хамгийн таалагдж байгаа юм бол нөгөө хэм байхгүй юу? Золоо амар кул хүүхэн байхгүй юу? Эртээс нацаг айгуу дайж. Тэр нацаг айгуу дайж. Австралид байсан юм тийм. Сүүл тараад нэг волейболчин гэлүүдээ би үзег бол мэдгүй. Айгуу царайлаг нүдэнд бол анхан хөөрхөн залуу ороод ирсэн лээ штэ. Тэр залууч юм бүр жин эргүүлээд бүр сүйд юм байд. Үгүй ингэсэн гэсэн. Би энийг нь үзэхгүй байхгүй юу? Яг ийм юм ингэсэн гэсэн. Усан сэлэл Олимпт усан сэлэлээр орсон айгуу дайжгүй залуу. Дүлгөө нү? Би эргүүлж үзег болохоор. За энэ мэдсэн манайхаа. Ингээ яасан бах нөө Look TV-гээс үзэж сайхан нөхөж мөхөж үзээ сайхан. Одоо би Look TV-д орохыг нь хүлээгээд байсан байхгүй юу? Тэгэхгүй бол тэр чинь ингэдэг яг ингээ өөрөөр нь үзэхлээр бүр юу үзчихсэн нь мартал реклам гардаг байхгүй юу? Дахиад бүрийн одоо 3 дахь өдөр болох нь тий? 3 дахь өдөр болох. Ирсний дараагаар бүр ингээд бийдсч мэдчихэд ирэхэд явж л байдаг нэг. Та ч баг үзсэн. Би юу үзчихтэй. Гэхдээ нөгөө амралтын өдөр завгүй байхаар яг дараа нь хөж үзэх гэхээр нөгөө 2 3 өдөр өнгөрчихөр нэлээ урагшаа гүйлэх гэж жоохон залхуураад байдгийн. Одоо бас үзмээр юм байна. Тэнгис хэрэг 2 4 7 маркетинг бол маш сайн явж байгаа. Хамтарч ажиллаж байгаа байгууллагууд ч гэсэн айгүй гоё рекламтай тий. Айгүй орчин үеийн гоё шийдэлтэй. Үнэхээр гоё шоу болж байгаа шүү. Look TV-гээс үзэхэд хамаарчтай. Ямар ч реклам байхгүй. Зүгээр л яг юу нэ явна. Шоу нь явна. Look TV аппийнхаа Намади оригинал гэжсэнд нь шинэ ангууд нь 3 дахь өдөр болгох нэмэгдэж байгаа юм байна. За ингээд яасан бах нөө хүссэн үедээ нөхөө тухрааж үзэх боломжтой байгаа шүү манайхаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Тэнгис хэрэг дээрх 2 4 7 шоу нэвтрүүлгээ Look TV-гээс үзээрэй гэд Look TV хамтран ажиллаж байгаа баярлалаа. За Яна Димишүү Дэмэрлэгдад хэлээшүү үргэлжилж байна. За дараагийн асуулт Чимба дээр очсон. За амтан болчлоо. Жон болчлоо. Одоо өшөө авалт ажиллагаагаа хэрхэн яаж эхлүүлэх вэ? Төлөвлөгөөгөө танилцуул. Юу яаж болох вэ? Одоо жом юм чи жоохон жомоо бас жоохон чанаржуулмаар байна л да. За. Манай Солонгос ер нь халуун орнд нэг юм. Филиппиний нөө тийм байх. Тийм байж. Туркийн жом. Гоо. Баялаар хурдан тэр чинь стресс гадна. Жом бас та бүр сэжгэн штэ ёо. Бараг тэр чинь ийм штэ. Жожгоолхны хэмжээтэй жом штэ. Тэгэхгүй нисэн. Тэгээ хурдан гэж найгу. Ингэж хөдөлдөг заяа. Ингэж хөдөлдөг. Тэгэхгүй өшөө авч байгаас таавч гэсми ингээл чад болчих штэ. Өшөөгөө авч амжихгүй. Тэр явах тийм нистэг жом шүү заяа. Тэр Туркэд бид нар нөгөө яахавт орой те бас дэлгүүр хошоо орохгүй л явж байхгүй. Тэд нар бид нартай цуг дэлгүүр хошоо ороод байгаа маяши. Бүр нэг юмнаас бүгдээр гардарсан шүү. Бүр ёо би тийм юм хараагүй наад. Манай жомдууд. Тийм манай жомноос. Гүж бас өдрийн цагаар уулзах юм байгаа үстэй. Тэ тараа ингээд халуун орны жомч нэг тийм том байдгийм бэ те нэг тийм тэгээд ийм том штэ. Жожгол гიშгэл юм байгаа. Яаж игээд алын авч гаргаж хаяа гэж л дөхөөд очиж нөөд нисээ. Тийм штэ. За тэгээ яах вэ? Тэгээ яаж өшөөг авах вэ? Үгүй яг жом болчоо тэгээд нөгөө хүнийг амар тайван амьдруулахгүй шүү. Би тань тайртай шүү. Би тантай юу сэтгэв тийм. Би тантай ерөөсөө мууд зудааг шүү. Гэхдээ чи юм бас намайг янз бүр чи ботгоо гэж тэгээд шүү. Гэ ха. Тэд өөрийгөө мэдээд чамтай одоо наач бэлдагдаад байна шүү дээ. Бид өөрөө чамтай найз шүү дээ.
Та энэ найз та байсан юм Айгуу гоё зүг байна. Өнөөдөр байж тээ бид нар нөгөө ингээд чиний үндсэн өнгийн чи мэдрүүлэх гээд бид гурав цагаанаар хосон. Нэр тийм биш тий. Энэ шаач. Үгүй яг та бид гурав дунд жом шиг харагдаж байна шүү дээ. Хайчил та. Ингээд харж юм байсан жом ч юм бол. Би тэгээд гурвуулнараас дайрна шүү. Хар жом чамбаа юу? Оо. Би ээжтэй те юу ямар байгаа байхгүй юу? Яг нэг ийм кино байдаг байхгүй юу да. Бүр ийм ялаатай заяо. Ингээд нэг яг уламжлалт нөгөө нэг ядуу эрэхтэй хөөхөн бүсгүй дурлцсан чинь нэг баян эрэхтэй орж ирээд нөгөө эрэхтэйг нь алаа ичихгүй юу? Нэг тийм түүх байдаг шүү дээ. За тийм. Бүр нэг түгээмэл түүх байдаг да. Яг тийм түүх байхгүй юу? Энэ бол нэг ийм инэтгэх кино байдаг заа. Инэтгэх. Тэгсэн чинь нөгөө залуу нь ингээд хөнгүүтэй юу болчдөг гэж ялаа болоод төрчдөг байхгүй юу? За. Тэгээ тэр ялаа заяа бүр ингэ тэвэн барайл нэг тэр баян залуугаас өшөө авахгүй яваад идэг заяа. Тэвнгээ даад юм уу? Тэвнгээ таа бүр постэр бүр тэвэн барьсан ялаа заяа. Бүр бодит кино заяа. Бүр сонирхол надад чаатчихэд нэрийг аваад үзээрэй заяа. Соломон хааны үлгэрүүд гэдэг нэг кинон дээр гардаг үстэй. Биш энэ бол бодит кино заяа. Тэ нөгөө нэг худлаа ярддаг эгчнэрийг хатгадаг. Зөгийн болцсон байдаг үү? Бүр тэгвэл яадаг гэгээч наад чи султааны үлгэр шүү. Тэгээд бүр яадаг гэгээч бүр ялаагаа таниад хайртай залуу нь байна гэд нөгөө хүүхэн таньдаг тэр ялааг. Чамд бүр бэлэн гараа авлага байгаа юм шүү тий. Тэгээ чи яах юм? Тэвэн бараа явах юм уу? Би тэвэн бараа явна яа. За ойлголоо. Би тэр өрстөн дайсан байна хин гэгээч би хэлэхгүй. Угаасаа асуухгүй. Асуухгүй байгаа л да. За би болохоор зэрэг нөгөө нэг хүнийхээ гэрт нь очиод энэ тэнд авгалдаагаа гаргаад авгалдаа цагаан өрөөний чи авгалдаа нэг юм сонин нэг юм өөрийнхөө үстэй нэг юм байдаг ш. Тэгэл үржээд л зүгээр тэгээд хамаг хувцснуудыг идээд заяа. Үстэй ноостой хувц мувцыг идээд цусаа нөлөө ш. Би. Нэхий дээл байвал нэхий дээлийн нийтэн хурган дотортой сэсвэргэн сайхан дээл байвал тэрийн нийтэн булган шүүв байвал идэн. Хайдаргатай. Би эмэгтэй хүн байна. Эхлээд өштэй ингээд писануудынхаа өөрсдийнхөө ингээд дундын чат дээр зар тавина. Аяа. Хэдээ цугларын амуудаа гэж. Дундын чатан дээр зар тавиад бүгднийг хэдээ цуглуулна. Хаягийг нь тодорхой өчөөд бүр би ингээд дундын чатан дээр локейшнаа тавьчихсан. Тэгж жагаад бүгднийг цуглуулчихна. Тэгэл учир зүггүй секст нь. Тэр чинь ингээд үржээд бүх газруудад нь авгалтайгаа цацах хэрэгтэй байхгүй юу? Номын сам ман хоолны шүүгээний артал мар. За тэгэд бүгд үржилт орно л гэж тийш. Амтан бэжж үгүй амар лаг секс гэдэг үг мэдтий. Юу бид дундын чаттай нэг юм уу бясаа байж дээ. Дундын чаттай байх чинь үү? Тэр бүгдээрээ бол өстэй эхлээд нөгөө нэг артлаа баарахгүй ихгүй бол намайг чи ганцхан эрхийн уруугаар дараад алаа хийчих штэ. Тэгэхээр хорлохын тулдаа ингээд бүр эхлээд баарахгүй болох хэрэгтэй байхгүй. Гэрийг ингээд бисааны үүр болгож байгаа дараа нь тэгээд эцсийн бүлэгт ингээд ам тэмцэн очоод яг энэ хүзүүнийх нь яг энэ дээр нь ингээд шимцэн юм шиг хадсан. Йоо. Энийг өрнө. Шимцэн юм шиг ингээд хадсан. Тэр юу дээрэд нэг онгой байдаг өстэй нэг айл жомтой байж байгаа. Жом нэг хажууд айлхтай байлчаа дэргээ явуулсан чи бүр ололоо олж ирсэн. Олцлоо гэрлээ гэдэг. Тэгэхээр альтаар олцлоо ирсэн. Аха би таны бодлоо л тоо. Танаас ч бүр сүү гард юм байна бодсон чи. Таны сүү бүр үнэний сүүнээс тижээлтэй бүр ирээдүйд хүмүүсийг хоолно гэгээд бодтоо. Юу вэ? Жом уу? Хүй. Жом байж тээ бас нэг юм гизээ хайцсан юм шиг, бүгсээ хайцсан юм шиг нэг юм сонин юм ингээ хайцсан байдаг аахгүй юу? Тэр дотроос нөгөө нэг жижигхэн жомны зургнууд нь гараад ирдэг шүү дээ. Амтны нэлхүүр юм гэсэндээ игдүүтэй шүү. Өөнөрөө тэр хөл гардаач дайраа. Яа, гүгсээ жом яагаад тийм уу? Цагаан өгтөө байдаг. Анх төрөхтөө цав цагаан байдаг. Хөөе, манайх байна штэ тий. Манай даргадаасаа хуучны байр байна штэ тий. Амар жомтой заа. Яг ингээд шүн босоод ингээд тий бид нар ингээд бүр хамаг идэх юм уу маа бүгдийн л ингээд хөргөч рүү ёстой. Юу исэн л бүх юм даалдаггүй л бол заяа. Галтооны гэрэл асаалаа пэр. Заяа амар. Наач жиг ирээ юм. Орлоо
штэ тэгээд ерөөс ингээл пэр Юу асан бэ штэ надад ч нөгөө дундын чата чат бичиж байгаад анжаахын төрөний хэлгээд хийчихсэн байж Тэ ёо. цугларцсан. Тэгээ манай тэр байр нөгөө Шүнжин шоу хийсэн байж штэ. одоо ерөөсөө нэг ч ингээд цонх мохоо дулаална гэсэн ойлголт байхгүй заяа. Одоо тэр үед чинь тийм вакуум цонх мох байхгүй штэ. Тэгсэн мөртлөө манай хизээч цонхоо дулаалж үзээгүй заяа. Би бол ийм шорт магтаал үйлчдэг заяа. Тэгээ тэрнийх юм уу юуных юм мэдгүй. Нэг сэтгэлдээ ер нь амар их жом гарч ирээ тэгээд айлууд хорццгаар ороод ирдэг тийм болцсон байсан. Тэнгүүд угаасаа бүр цаанаас нь компанид ажил явдаг. За бүх айлуудад зэрэг хор цацнаа гэд. Тэгээд айлууд бүгд ингээд Тэгээ чи гараад явна. хамаатаа садаг болсон гэсэн шүү. Тэгээ чамд 3 сар мартай байх үе юм ярьж байгаа шүү. Тэгээд хөөрхөн амтан өнчин үлдсэн шүү дээ. Өнчин хар чин ба болсон. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар за E-Mart дэмжээ ажиллаж байгаа. За E-Mart илүү чанарыг илүү хямдар, E-Mart-ийн апаар та хямдрлынх нь мэдээллийг тухай бүрднээс мэдэх боломжтой шүү. Дэлгэрэнгүй мэдээллийн E-Mart Facebook хуудас болон 7611 техник гэсэн утаснаас аваарай. 7611 техник. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч E-Mart баярлалаа. Хаанхын юм артны. Тэр хамаагүй. Тэр юм уу? Монголын. За Димиши дөмөрл цагтаа телевизшүү үргэлжилж байна. За мега дээр асуулт ирсэн. За нөгөө дургу хүн чинь таны өшөө авалтыг өшөө авалт чинээ тоохгүй. Чамайг тэр тэвнээ 100-аад явж байгааг чинь ч мэдэхгүй заяа. Огт анзаарахгүй байвал эцсийн ямар арга хэрэглэх вэ? Би юу ямар байгаа ахгүй да. Йоо. Бүр ингээд нэг тийм бүр ингээд чихэн дотор ормоор байгаа хгүй. Чихэн дотор нь би ороод байж юмэр байгаа. Ерөөс ингээд Чи ялаа штэ. байнга ингээд харин тий байнга ороод дөнгөнээл тэгэл им чи ингээд нөгөө нэг үзэл алаа авъя маа гэж тэгэж тэ тэгэнгүүт нь буцаж гараал тэгэл яг буцаж ороод шүнжин гэж дөнгөнө. Өдөр шүнгүү Ямар амар юм бэ? машин турш Тэр хүн бараг галзуур хаа. тий би тэгээд чихнийх нь ингээд нүхэн дотор бүр гэр барьж амьдрал. Мяга Хэд амьдрах нь штэ. ялааны хүүхдүүд ч нэ штэ. Нөө өтөн штэ. Өтөн штэ. Жоргон дотор ингээ өт ядсан жидэж. Нүдрөө нь өтөө цацчаач. Тэр чи ялааны хүүхдүүд штэ. Чи зүгээр дотор нь төрчөөчтэй. Окей, төрчөөч. Гүү би тэгж үр төлөө бас Гэр бүл хамаатан садмаар амьдрал. Бөөндө нүгөөд очих гэр бүл хамаатан Тэг би садмаар. одоо юу ааш тэ ерөөсө бүр байдаг нүгсөвлөд орлож явчихсан. Хамарлууд ороод нөгөөдг нь гараад. Хамарлуунаас ормоор байгаа. Би шаханд боксных нь нөхрөө өтөөд цацчаач. Гэ би ёо яагаад таах юм бэ те. Өстө би ингэмээр байгаа Би байхгүй өстө бриллиант санаа хэлж байгаа шүү. Би над бриллиант санаач бас хэрэгжүүлэх гэж бодоод байна л да. Гэтэ би ингэмээр байгаа тэр хүнийг эхлээд бас шингэн гуйлагтай юу гэдгийг би бас ингэ мэдмээр байгаа байхгүй те. Бас тийшээ ялцганаач баймаар байгаа байхгүй те. Би одоо бодлоо. Юу ч яриад байгаа. Одоо чи эцсийн арга хэмжээ гэсэн шүү дээ. Тэр чи одоо намайг ингээд хамаг өстэй ностой юм идэд байхад ингээд тоохгүй байх гэж шүү дээ. Мэдхгүй байх гэж шүү дээ. Тэнгүүд би ёстой нөгөө нэг бусад цагаан өрөөгнөө дуудаад шууд зөвхөн тэр айл цагаан өрөөгний нүүдлэх юм. Ёо. Дондын чат дээр бичээд локейшн тавиад. Бүр хаана маань болтоо Дондын чат маггүй дээр локейшн тавиад. ингээд шавна. Хатан зүгээ гэдэг шиг одоо хатан гэрлээ юу гэх. Манайхаа Би хөвсгөлт нэг айлд бид нар одоо нөхрийн ингээд хамаатны айлд нь очиод тэгээ орой энийг өөртөө ялаа малаас амар их шүү гэл суусан бид нар шүнжэнгөр мошгцаахгүй тэгсэн чи тэнд нэг өлгөөтэй хар уун бол хар юм байсан тэгсэн чин орой яг ингээд юм дэнгийн гэрэл зүг битүү цагаан болчих тэр ингээл тэгээ ингээд жоохон хөдлөг бүгдээр нээсээ Хэрв Цагаан ирвэх юм уу тэгээ? Ёо Ямар сич амар аастэй чи өөрөө шүү. нодон би нөгөө нэг баян үлгэд скаутын жимбрийн тэгэхэд тэнд зүгээр шумуулан зүгээр ингээ амар зөө. Гэр ласаангу зүгээр гэр дөрөн ингээ хар шумуул болчдөг. Гэхдээ хацдаггүй сонин шумуулнууд. Тэгээ мань чинь ингээд нөгөө ширээн дээр ингээ хоол моол бол тэгээ шумуулнууд гэж байгаа аав штэ. Йоо. Тэгж авч Таны цусыг голоод байсан юм шиг. тэгэхэд ховдын шумуул зүгээр ингээд машинаас тэ буугаад хүнтэй сайн байна уу гэж суухын оронд 10 гусцсан байгаа юм чи. Ховдын шумуулнууд үнэн ажил юм штэ. Тэр хинтийн нөгөө Чингис хааны төрсэн газар шүү дээ те хар зүрхний хөхнөр шүү дээ те тэнд амар хитгэн нэт юм билэ битүү заяо Хаан ширээ залсан газар нэгээд ерөөсөө тийм заяо тэгснэ ингээ машин ингээ хойтлын нөгөө ингээ тойл өгдөн штэ те тэрний ингээ юугаар бид нар ингээ шүүрцсэн ш бүгдийг гаргаж ингээ шүүрцсэн би нэрээ эцсийн арга хэлээгүй л үү. Хэлээгүй. За би ингэн заяо. За. Мань нэрээ өөрийнх нь намайг тоохгүй шүү дээ тийм үү? Энэ тэнд нь хазаад байхад тоохгүй байх тийм үү? Би одоо яаж хазна гэж би ингэж хазна. Эхнэрийнх нь мөөмний доотлолт нь
анжгаа гэдэг юм бичгийн хэлбэртэй хазна анжгаа гэдэг чинь. Тэгээ өөрийнх нь хөхний доод Ажилтай харшаа. өөрийнх нь доотлолт нь хогчин нэг. Гэхдээ ер нь одоо мууийн хадч чарч өгөөд штэ. Тэгээд өгцөг мөгцөн дээр хадчаад өгцгөө майж одоо хос хэцүү. Тэгээд тэгэхээр тэр муу намайг өстой санахгүй яах вэ тийм үстэй. Эхнэр энэ юу вэ гэсэн анжгаа. Битүү улан дээр нь хацчих. Шимцэн юм шиг болгочихвол яа тий. Уусаа шимцэн юм шиг болгоно гэсэн шүү дээ. Тэгээд шимцэн юм шиг чи эхлээд хийгээд тоохгүй байгаа юм. Юу ч анжаа гэж байж байгаа юм шүү дээ. Эцсийн арга нь тэр. Чамаг шаргын говь ялаа гинэ. Цогон дээр суусан ялаа бас юу гэдэг вэ? Цогон дээр суусан ялаа гэж байдаг ш. За, Чимба. Би яг зүгээр сая ингэж бодлоо. Одоо яг тэр байгаа ч өөрөө айлгадаг штэ. Тэгээд одоо юу гэдэг нэг устгацсан гэж бодонгууд би нэг хэсэг алга болчихсон заяа. Тэгж байгаа бүр сэтгэл зүйн дайрал хий гэж бодож байгаа. За. Чи бас нөгөө бусдуудыгаа дагуулж ирээч гэртэн. Үгүй ер нь яг Окоштой дундын чадвар окоштой. яг түрүү ингээд хажуу айлах нэг олслоод ирсэн штэ. Шүн ингээд сүнстэй юм шиг. Ерөөсөө нав жоон байна гэж мэдэхгүй те. Сүнстэй юм шиг айлгаал ингээд шүн чимээ гаргаал ч юм уу те. Эсвэл юм хөдөлгөөл хөшиг мөшиг хөдөлгөөд сэтгэл зүйрөө жоохон ингээд юм хий гэж бодлоо. Ерөөсөө жоон байж сэтгэл зүй мэддэг. Манай найз солонгост нэг буудалд бууцсан байсан чи ийм том ааз байсан гэсэн. Ийм гар шиг ийм том ааз. Тэгээд тэрийг ингээд манайх ингээд айгаад байгаа штэ. Ингээд зохиод унгаацсан чинь пакетэн дээр үргүүлсэн чи дуурсан гэсэн. Йоо. Нэр тэр сонсож жоон бол амар. Би одоо тэр хүнээс өшөө авах гэд баг тэг игсэн. Ингээд дуурсан гэсэн. Ямар амар би юм бэ? нэг газар очиход яг нөгөө фотолын юм доошоо нэг би нэг давхар байсан байхгүй. Тэгээд нүүжээ салсан ш. Тэрнээс яг тэр жоо мом ингээд нөгөө чигтэй тэнгүүч амтан өрөөд ирдэг. Тэнгүүч тэрийг алах гингүүч нисэл ингээд нийшээ явчихна. Юмны араар орчин. Чигний жом гэж бас нэг саарл жом байдаг тий. Тэр чинь бол тэр найснараа дагуул ярьдаг байхгүй. Хамгийн юу гэсэн Гим хоргүй мó? Гим хоргүй харин ч бүр ингээд байгаль дээлтэй нөө мөгөнцөр зөөгөнцрийг устгаж идэг. Тэр бол ашигтай юмтан гэсэн шүү. Тэр нь баг голцуул 0 лээд юм да юу. Би өвөл болохоор яг хайчдаг юм. Чи юу? Газрын гаваар ороод өвлччихдээ штэ. А тийм үү. Газрын гаваар орж өвлчнө. За дараагийн асуулт руугаа орчие. За дараагийн асуулт бол болсон тэгээ бүдэрсээ ярьсан. За болцсон. За над дээр ирж байгаа юм байна тий. Дургүй хүнээ үзэн ядаж эргүүлцээр байгаад дасчхул өшөө хавалтаасаа ухарч няцах уу гинэ. Ямар тэнэг юм бэ? Яно. Йоо, видтэй ер нь бол нэг тийм хүмүүнээс угаасаа өшөө авъя мавь ч нэг амар боддгоо юм дөө. Тэгээд дасч юм бол тэгэл ухарч няцсан штэ. Тэгэл за яшиг. Үгүй би өстө дасч басч болохгүй ухарч няцч болохгүй. Одоо би тэрний чинь цусын сорцсон. Тэр чинь ах トゥ ус. Бидний цусаар адилхан цус гүйж байгаа. Би ч одоо тэр мегаг бодчихсон нэг одоо дасчвал одоо яах вэ тэгээ болохоос өшөө авах болохоос. Тэгэхээр та надад гэрлэн гэсэн. Мега. Ялаа жом хоёрын дундаас юу зөрөх вэ? Ядаргаатай тий. Одоо жом дагуулсан. Ялаа жамны дөөл мөл болох юм байна да. Нөхөр чи хаана гэсэн энэ шүү дээ. Би одоо дасан хос жом. Үнэхээр юу шүү? Үнэхээр амар шүү. байлаа. Би ингээд нэг юм Филиппинд анх очичод ингээд тамхитаа зогсчихсан байхгүй гадаа. Тэгсэн чинь нүдний үзүүрт нэг юм ингээд хөдөлдөг штэ. Тэгээ нэг юм хөдөлгөх шиг болохоор ингээд юу ч байхгүй заяа. Тэгээд дахиад ингэж ахаад хөдөлдөг байхгүй. Яг нэг юм байна да гэдэг. Тэр хөдөлсөн өсгөрөөр яваад ирсэн чинь ийм том жом. Яа. Ийм хурдтай явдаг байхгүй. Ийм хурдтай явдаг. Амар баг. Тэрэлттэй юм шиг явдаг. Би чинь бүр тэр үзэн ядсан залуугийнхаа хараас бүр амар хөөж байгаа шүү дээ. Кинон дээр бол амар хөөж байгаа байхгүй. Гэтэ би бол тэр чихэн дотроо дасах байх. Өвлчин дөö гэнэ. Ямар сайхан тухтай газар уу. Сүүлдээ нөгөө зөндөө дүнгэнхээч байгаа те. Гарч ирэхээч байсан. Нөгөөт нь өгүүлээд дүнгэнэхгүй байсан чи. Тэгээ би юм яагаад дүнгэнэхээ байж байгаа. Тийм чих хөвтөг хөвөнгийн үзүүрт үхчих гээд байгаа юм. Нэлтэй. Чи яад үх. Би бол нэг л өдөр ирэхээ урууны ингээл өндгөн дор үхэх юм. Би таавчаг тас би чад. Тэгтээ би бол яг нэг анжгаа хогчин гэдгийгээ бичсэн хойно бол би жаргалтай өхнэ. Би та бол нэг тийм нэг юм шатаж өгөх гэдэг юм санагдаад цагаар өх яаж татаж юм алт юм бэ? Гэхдээ одоо тэгэл хор морол зассан штэ. Цагаар өхний хор гэж байдаг баха. Байдаг бах. Тэр нэг юм хувц мовцсон дундаа тавиад идэв штэ нэг юм цагаан нэг юм шохоошиг юм. Манайх бол штэ би нөгөө амар юм үдсэн штэ. Тэрээр дүүрэн болгосон штэ. Тоос орогчоор соруулсан штэ. Өө тийм үү.
гэдэг ингээд уртлыг нь авч жагаад гэдгээс оруулсан шүү дээ. Бүгдийг нь. Гэтэ сонир. Тэгэхгүй бол тэр чинь ингээд буулгахгүйд бужигнаад бүр амар юм болоод байгаа байхгүй юу? Йоо хэдүүл одоо амьдтай ертөнц нэвтрүүлэх юм. Яасан гинэ мега? Яасан гинэ? Харин ярих гэсэн мартчих. Хөөе, одоо юу яа? Одоо тэгээд ингээд эн чинь ингээд ямар нэгэн байдлаар устгал явагдаж штэ тий. Висаг бас яаж устгах тий? Мэддэг бол би одоо бас тэрийг устгамаар л байна уг нь. Жомиг бол угаасаа жомны янз бүрийн зурдаг хорч гэж байдаг, янз бүрийн хор байдаг. Жомиг алах 18 төрлийн арга байна. Нөгөө ингэсэн л байлаа би бас судалж үзсэн чинь хятадтай нэг юм ногоо шилтэй хор байдаг гинэ. Тэгээд тэр нь ингээд өтөр төрөх ямар ч байсан 2-3 жилд бол үзэгдэхэ байдаг. Ингээд элдэв шипи нэвтрүүлэг болсон. Тэгсэн чи би цааш нь уншсан чи наад чинь уг нь юм нэг гадаа тариалан мариланд хордон шавж устгадаг хорштэй гэр цацж болохгүй байх мах гэж бичсэн байлаа. Айчлаа бас тэгсэн чинь боорын хүчлэг нүг юм ундаг цагаан юм байдаг гинэ. Тэрийг ингээд бэлэн түүзэд хариулаад ингээд цацчих юм бол ер нь л тэгэл аваргууд ер нь холдоод өхнөл гэсэн бэ. Хамт явчихгүй юу? Би бол ингэмээр байгаа байхгүй юу? Тэр үзий яатсан хүнийхээ аяган дотор баян ингээд бааж юмар байгаа байхгүй юу? Ятаны бас гэж жижигэн хараа яваад дээ. Юус бид тойруулаад багаал яваад дээ. Яатки. Тэгэл бастай кофе уугаад яваад дээ тий. Тий боёо. Ялааны хор бол өстой төрөлөөр өгдөг штэ. Зүудэгч хор байдаг тий. Янз бүрийн. Ман чинь тэр наалдамхай амиг мэднэ. Тэгээд нөгөө мөн овш чинь намайг ингээд алдсан штэ. Эрхийн уруугаараа ингээд дарж алчаад тэгээд ингээд Баатара юу л дайснаа дарсан гэж бодож байгаа штэ. Гэтэл яасан? Би гэрээр нь дүүрэн өндгөлцсөн байгаа штэ. Номоо уншихаас өглөө дотроос нь анжгагийн хөөхтөд. Би тэгтээ амар заваа юм яах вэ та нар? Амар заваа шүү. Хамтраалагч танилцсны дараа яриараа. За одоо бодвол 17 цаг 41 минут болсон. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Vibe of the Day хамтран ажиллаж байгаа. За энэ хүү vibe сундаа муу юм биш үү? Мөн л байлаа шүү дээ. Яагаад тэгээд толгой эргүүлээд байгаа юм бэ? Мөн байсан. Чи одоо маркетинг албаны хүн байж аа. Нөө намайгаас асуусан байхгүй би. Vibes мөн үү? Би нэхлээд Wi-Fi цацгээд байгаа мах гэсэн чи Vibe цацсан байл шүү дээ. Үгүй энэ юу байсан бэ? Шинэ төрлүүд гарсан билээ л дээ. За. Бид нар хүүхэд байхдаа уудаг гэсэн ундаа одооны энэ жинзи альпа хүүхдүүдийн уудаг ундаанууд шал өөр болсон. Тийштэй. Одоо бид нар нөгөө бидний үеийн нөө инторын ундааны гоё амтыг чи хаанаас авч байгааг бол нэг юм нэг өөр нэг ундаан лаацтай ундаанаас аваад байгаа шүү дээ. Энд тэгсэн чинь одоо яг тэгсэн чинь эдгээр ингэсэн байна. Хэрвээ багтаа уудаг ундаагаа дахиж уувал хүүхэд нас сэргэж гоё дурсамж яа гарахгүй сэтэрнэ. Харин одооны жинзи альпа хүүхдүүдийн ундаа бол яа гарахгүй vibe гэж шүү. Тийм тэгэнгүүтээ одоо ингэж байгаа байхгүй юу? 330 мл-ийн ундааг 5100 төгрөгөөр авч болно гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ 5 төгрөл бүр. Тийм. Тэгэхээр одоо нэг яг жоохон байх цаа 150 гэл кола гэж уудаг өстэй. Эднийх бас кола байгаа юм байна. Тэгэд би бол яг жоохон байхад оранж ундаа дуртай байсан. Бид чинь баг тэр 50 ундааны цех мэх гэж яг бас нэг хөөхөө оранж байгаад идэг байсан юм янз бүрийн шар өнгөтэй. Энэ яаж чарахгүй нэг тийм орчин үеийн савлгаатай нэг тийм хүүхдийн нүдэн тусгууц гоё савлгаатай. Дараа бол дурсамжинд нөлөөлөх. Яг бид нар тавьчурч өгчээсэн шүү дээ тий. Red fruit гээд колагийг тавьчурч өгчээсэн. Тэгээд нөгөө нэг лимонто буюу одоо яг нөгөө спрайт чиг тий. Ийм ундаа авчирч өгөөдсөн шүү дээ. Одоо болохоор цитрус гээд шин төрөл нь гарцсан юм байна л да. Ер нь бол. Угнаасаа тэр чинь энэ одоо энэ орчин үеийн энэ жинзитүүдэд зориулаад эдгээр чинь нөгөө нэг дизайн хүртэл бүр амар авангард шүү дээ. Тийм. Ингэж мэгцэн. Угаасаа эднийх чинь бүр ингэсэн шүү дээ. Амар өндөрс чагналын сантай бүр тийм уралдаан зарлаад анх одоо ингээд дөнгөж энэ шинэ брэнд гарахтаа одоо тэнгуүтээ тэр нөгөө хүмүүсийн одоо тэр сонголт хийгээд өөрийнхөө ингээд дүр төрхийг олсон байхгүй юу. Тэгэхээр чинь ингээд олон хүн дотроос шинэ янз бүрийн гой санаанууд гарч байгаа шүү дээ тий. За тэгээд борлуулалтын албаныхантай 8888 2034 за маркетинг албаныхантай 8888 6357 гэдэг утсаар холбогдорой. Тэгээ бүх сүлжээ дэлгүүр худалдааны цэгүүдээр борлуулагдаж байгаа шүү. Өнөс байхгүй газар байхгүй болсон. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Vibe of the Day гэдэг сэврэтээр Vibe сундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа.
За би нэг заваа юм ярих уу? За. За сүслээрээ тий сонсохгүй хүмүүс нь сонсож байлаа шүү. Манай нөгөө нэг юм лагер дээр манай ах лагертай байдаг BC. Тэгээ зарцсан. Гэтэ тэнд ингээ бид нар нөгөө 100 болгоо очдог. Хотоос ойрхон энэ 7 болын цаашаал да. Тэгээ шаран мортод байдаг гэсэн. Тэгээ тэнд нэг манай айгу гүнзгий 0-той байхгүй юу? Бүүзэгт. Гүнзгий заяо. Тэгсэн мөртлөө ингээд бараг хүүхд мөхдөг унчаар болгоомжтой ороорой мөрөө гэж имээ хэлдэг. Тэгээ тэр ингээд суул дуур тавьсан байхгүй тийм гүнзгий болохоор нь. Тэгээ тэр нэг удаа би ингээд харчихгүй би миний ерөөс ой тонс гардаггүй. Ингээд харсан чи зүгээр бүр ингээд битүү өтөштэй тийштэй. Уусаа 0 дотор байнга л өтөж. Тэр өтөдтэй заяо бүр ингээд ханаар нь ингээд дүүр. Ингээд цав цагаан заяа. Хайчиж байгаа болоо хөөрн үтчихэ. Мэдхгүй одоо тэгэж ингэж мацаж гардаггүй л байлтай юм. Уг нь бол мэдхгүй бүр амар хөт. Одоо хүртэл амар заваас ижиг санагдаад шүү дээ. Тэгтээ яг нөгөө өтнөөс яг тэрийг ингээ харахаар айха байлцсан л доо. Тэгээд ерөөсөө нөгөө тийм өтгөн харагдахгүй. Манай нутагт нэг биднээс нэлээд ах жордлон дунцсан гэсэн. Тэгээд тийм жордлон гэдэг хочтой болцсон. Тэгээд би нэг нэрийг нь сольж гамбаа болгочих. Жордлон гамбаа гэдэг болцсон байхгүй юу? Нутгийнх нь. Тэгсэн чинь нэг айлынх нь хүн очиод жордлон гамбаагаас аптек аваад иргээд нэгийг нэг хүүхд явуулж гинэ. Хотоос ирсэн хүүхдийг. Тэгсэн чинь очиод за манай жордлон гамбааха аптек өгөөч гэсэн нөгөөдг нь уурлаад зодохгүй юу? Жордлон гэдэг удаад таглаа. Барьж аваад зодохгүй юугаар хуцаад байгаа юм чигээ барьж аваад зодсон нөгөөдг нь яагаад зодуулж байгаагаа мэдгүй. Жордлон гамбааха гэдэггүй гэдэг. Тэгээ бас л амар гүнзгий байлсан ч тий. Жордлон гамбаа гэдэггүй гэж зодоод байсан. За Эрдэнэт саналаа нэг өг цаг ирлээ. За би энэ удаа штэ тий тэр хүний ингээ кофений аяганд те байнга баадаг чихэнд нь орж амьдрах мегад өглөө. Манай санал асуулагч нь одоо хин хамгийн сайн өшөө авч болох вэ гэж байгаа штэ те. За нэгт нь анжгаа, хоёрт нь гэрлээ, гуравт нь мега, дөрөвт нь чимбаа байгаа. За би бас мега төглөөсөө нэлээх өшөө авалтын бас олон арга техник хэллээ. Тий. Тэр чинь яла тий. Миний бас чи хар юм чи харагдахгүй шүү дээ. Кофе дотор. Үгүй чи өштэй цагаан газар нь хар газар нь цагаанаар бага яваад байна. Тэгээд би цагаан цанцсан дээр. За мегагийн санал уу. Би мегад бас өглөө. За ийм чи 4 санал авсан тийм үү. За яг одоо манай лайвыг 345 хүн үзэж байгаа. За санал асуулганд бол 260 хүн амрагдсан байна. Сайн байна. За хин хамгийн сайн өшөө авч болох вэ гэдэг тэгсэн чинь нэгд нь анжгаа дээр 47 хүн буюу 29% байна. За ёо. За гэрлээ дээр хүү ямар амар хэрвээ 163 хүн буюу 39%. За мега дээр бид 4 саналаа нэмээд 45 хүн буюу 26%. За чимба дээр 9 хүн буюу 6%. Чи цагаан цамцсан өмсөг үгээс болж байхгүй. Би яах өшөө авч болохмооргүй байна. Угаасаа гол хүн ч алга. За хамаагүй би ойр санал асуулганд ялаагүй гоё нөө. За мэдлээ сандаа гэсэн 163 хүндээ баярлаа. Намайг хорон санаатан гэсэн 163 баярлаа. Гэтэ ингээ 3 өөр цагаан өнгө байгаа байхгүй. Анжгаах ингээ миний хажууд ингээ бүр ингээ блиснад өгтөл хийсэн самстай биш харагдаад байна. Яа наад чи камерныхаа хоо өөрөө харахад адилхан л шүү дээ. Харин тэггээгүй ер нь тэгж харагдчихсан байна. Йоо. За. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 8-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Vibe of the Day сүрэтээр Vibe Зунда за мөн Тэнгисийн хэрэг дээрх 247 шоу нэвтрүүлгээ Look TV-гээс үзээрэй гэд Look TV хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3